Улс төрд бол улс төрийн соёл гэж ойлголт байдаг. Өнөөдөр ерөнхий сайдад нэр дэвшигчд амжилт хүсье. Эхнийхээ 100 хоног хүртэл бол парламентын гишүүд бол дэмжээ явдаг. Би одоо засгийн газрын гишүүнээр ажиллаж исэн хүний хувьд бол эхний 100 хоногт бол оруулж ирсэн асуудал болгоныг бол дэмжнэ. 100 хоногийн дараанаас эхлээд засгийн газраас оруулж ирсэн төсөл хөтөлбөрийн үр дүн хаа байна гэдэг хариуцлагыг иргэд олон түмэнтэйгээ хамт нэх болно гэдгийг хэлхэн зүв баха. За хоёрдугаар төрийн одоо өндөр албан тушаалын хүн аливаа асуудал дандаа ирээдүйн цаг дээр биш, яг өнөөдөр өнгөрсөн цаг дээр хариулдаг ийм зарчимтай байх хэрэгтэй гэж боддог. Хоёрдугаар төрийн өндөр албан тушаал ашиж байгаа хүн төр өөрөө ингээд горилго төрүүлдэг, иргэдэд дандаа итгэл төрүүлдэг, түүнийгээ биелүүлж чаддаггүй ийм байдлаар ажилдаа бас хандаж болохгүй гэж боддог. Гуравдугаарт нь бол бүх зүйлийг хийх гэж оролдох нь өөрөө төрийн том алдаа болдог. Хамгийн чухал зүйл юу юм бэ гэдгээ эренблээд хийгээ явсан зүв байдаг. Хамгийн түрүүнд шин засгийн газрын хувьд бол салбар болгоны нэгдсэн мастер төлөвлөгөөг оруулж ирэх нь зүв бахаа гэж бодож байна. Бид нар маш энгийн жишээ хэлмээр байна. Улаанбаатар хот дээр хотын нэг дарга болоод түгжрэлийг шийдэхийн тулд метро санаачилсан. 2015 онд үүний дараа BRT буюу тусгай замын автобус төслийг санаачилж улсын их хурлаар зээлийн гэрээ байгуулсан. Тусгай замын автобус яваагүй, метро яваагүй. Дараагийн дарга нь LRT санаачилсан. Түүний дараагийн хотын дарга нь бол дүүжин тээврээр шийдэх оролдлого хийсэн. Энэ юу хэлээд байна вэ гэхээр салбар болгонд салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө байхгүй байгаатай холбоотой. Ирсэн дарга болгон лоббиныхоо төслийг шахдаг, батлуулдаг, хийх гэж оролддог. Үр дүн гардаггүй. Үүний хоёр дахь жишээ агаар орчны бохирдлыг бууруулах асуудал. Зуухын сольсон, яндангийн сольсон, янданд нь шүүлтүр тавьсан, сайжруулсан түвшний үйлдвэр байгуулсан. Хамгийн гол асуудал нь пассив барилгын стандарт, дулаалга, гэр хорооллын дахин төлөвлөлт байжээ гэдгийг тойроод яваад ирсэн. Энэ би хэн нэгнийг буруутгах гэдэг юм биш. Энэ салбаруудын нэгдсэн төлөвлөгөө, төр, хувийн хвшил, судалгаа шинжилгээний байгууллага гэсэн энэ гурвалжин дээр явахгүй байна. Хөгжлийн алтан гурвалжин гэдэг ойлголт бол төр, хувийн хвшил, их сургуулиудын холбоосон дээр явна. Тийм учраас одоо Монгол улсын ерөнхий сайдаар одоо сонгогдож байгаа зандан шатрал дарга таавал энэ хөгжлийн гурвалжин гэдэг зарчмыг барьж ажилдаа хандахыг хүсэж байна. Ингээд таны одоо Монгол төрийн хариуцлагатай ажил томилогдох энэ үйл хэрэгт нь өндөр амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа.